Сайхан өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. За цагаан сараар та бүхэн маань сайхан шинэлөө. Онд минь таган тавта сайхан орвоо. Энд Англид одоо шинийн 3 болж байна уу? Одоо нэгэн гэж байхгүй гэсэн тий. Тэгэхээр ч өчтөд цагаан сар байсан гэдэг чинь шинийн 3 болчихж байгаа юм байна шүү дээ. Гоё шүү дээ. Өчтөр гоё нартай өдөр гоё байсан. Өнөөдөр бас гоё өдөр байна. Сэтгэл санаа гоё өөдрөглөө шүү дээ. Гоё өдөр ажилдаа гарахлаар тэгээд гоё л байх юм байна шүү дээ манайхаа. За тэгээд олон юм нуршаад явах нэг үүгээр ингээ блогоо эхэлж байна. Энэ удаагийн блогоор маань хамтдаа хэлээрээ нэг 2 асуулт хариултанд хариулчих гэсэн. Тэр маань нэг чараака байнга унаад иж болдгоо юм уу гэсэн байсан. Тэр одоо манай компани нэг одоо нэг 10 трактай байлгаад манай энэ хашаан дотор иргэд нэг 3-4 компани байдаг байхгүй юу. Дээдэлтэй гэрээ хийсэн. Тэгээ бүгдээрээ чаракуудаа тавьчихдаг байхгүй. Тэгээ чаракуудаа тавиад одоо манай компаниас 10 тэдний компаниас өөр компаниас 10 гэдэг нэг 10 гэдэг 30-40 чарак байна. За тэгвэл тэр чаракууд маань одоо манай компани жолооч нар манай чаракад унна. Бид нар болохоор тэр 10 дотроо одоо бид нар хэдэн жолооч байдیں۔ Нэг за 13, 4, 5 жолооч байлаа гэхэд манай энэ бранч дээр маань тэгвэл энэ салбар дээр маань 10 хэдэн жолооч байлаа гэхэд тэр жолооч нар ингээ нөгөө цагийн хуваарийн дагуу за өнөөдөр энийг унсан маргааш 2 өдөр амарчаад ирэхлээр дараа нь тэрийг уун тим номертой номероор нь явчихдаг байхгүй юу. Одоо тэд нар чи номерууд нь ондоо байгаа шүү дээ. Бүгдээрээ адилхан мөртлөөр сүүлийн 3 тонн ондоо байдаг байхгүй юу. За тэгээд тэр номерын тракийг унна гэх жишээ нэ. Тэгээд солигдоо явчихсан. Тэгтээ яг унж байгаа чарак нь бол адилхан. Бүгд нэг брендийн, нэг загварын, нэг хийцэн, нэг л адилхан чаракууд. Яг холын тээвэрд явдаг жолооч нарын нэг чаракад ундаг гэж хэлээ. Би найзаасаа сонссон чинь ерөөсөө ажил оронгууд нь за энэ чиний чарак шүү гэж өгчтэй гинэ. Тэгэл тэр чаракаа зүгээр байнга унна. Тэр чаракын дотроо тэгэл халбах сэрэ аяг таав тэр билет бүх юм ингээд өөрөө авчаад тавьчихдаг оромжлоо. Тэгэл амарж байгаа өдрөө буугаа явчин тэнцэн үлдээг явчихсан шүү дээ. Тэгэл ажил дээр унгууллаа тэр чинь угаасаа өөрийнх нь юмнууд байгаа юм чи өөрөө тэрийг унж байгаа юм чи. Тэгээ явчихсан гинэ. Нөгөөд нэг комент нь болохоор нэг юу гэсэн байсан бэ гэхээр за Англид очиж жолооны ажил орвол ямар бичиг баримт хэрэгтэй вэ яадаг вэ гэд байсан баха. Тэр бол би нэг урдын блогуудыг үзсэн бол тэрэн дээр би нэг жоохон тайлбарлаж хэлсэндээ болно. Ямар бичиг баримт яаж бүрдүүлж яаж орох вэ гэд ийм бичиг баримт ID байдаг гэд нийтдээ нэг 4 карт байгаа. 4 карт байдаг. Гүлээ тако карт, драйвинг карт, жолооны өмнөх. Тэгээд дахиад 3 карт авахд болох юм байна. Ажилд орж байгаа хүмүүс бол ховдоо явах бол өөрснөө дахиад нэг карт авах хэрэгтэй. Тэрийг бол дараагийн асуудал. Би энэ талаар нэг дахиад нэг тусад нэг юу игээд тавьчих. Блог хийгээд тавьчих. Тэгээд тайлбарлаад ерөнхийдөө нарийн тайлбарлаад тэгээд ямар бичвэ юм яаж шаардлагатай байдгийг тэр бүгдийг ингээд тайлбарлаж. Тэгээд үзмээр тийм талаараа сонирхсон хүмүүс нь тэр блогийг ороод шууд үзчихээд хайгаад аваад үзчихээд амар үз. Тэгэхээр энэ талаар амар олон хүмүүсээс асуултнууд ирээд байгаа болохоор нийтэд ингээд бичээл тавьчих. Мөн үү? За тэгээд энэ 2 комментийн хайрыг өгчлөө. Тэгээд ажил дээр очиад блогоо өргөжлүүлье. За ингээд үүгээр энэ удаагийн блог маань эхэлснийг мэдэгдээ. Блогтайгаа хамтаа байгаарай манайхаа. Cheers. Машиныхаа үйлдвэрийг хийж явж байна. Сайхан угааччаа. Энэ сайхан өнгөлөглөө шүү дээ.
Нартаа заахан гэрэлтэд гоё харагдаад байна уу? Айсгал ийм угаачаа тэгээд байна уу? Их л өнгөлөг байна. Доторх матрахыг нь угааччихсан. Дүүгийн сайд угаасан юм шиг нойтон байна. Өчтөрийн энэ жолооч маань энэ Sharp PPT энэ цахилгаан өргөгч юм байна. Орой ажиллаа буухтаа цэнгэлэх хэрэгтэй байхгүй юу? Гэсэн цэнгэлээгүй явцсан байна. За гэлэн нөхөнүүдээ шалгаад трейлерийн номер энэ strap-ын татлууд байна уу сайн шалгаж авахгүй заримдаа байхгүй болцсон. Тэгэхээр гоё ачаа ачиж хахад татлаг байхгүй бол бас асуудалтай. Дугуйныхаа хийгээ бас шалгана дөрмийн дагуу янз бүрийн эвдэрсэн эвдэрл байна уу шалгана. Гэрлүүд маань гоё ажиллаж байна. Хийнүүд маань гайг байна уу. Өнгөлөг байна да. Өнөөдөр энэ OTK-гээр K-өсгөр дууссан энэ машиныг лорыг унж явна. Санаад байгаа шүү дээ. За үзлээгээ дуусчлаа ерөөдөө. Одоо бэргөө ухранда. Бэргөө ухраад ачаагаа ачиж эхлэн дээ. Ажлаа авч өнөөдөр даатгуурын лидер явах юм байна. Даатгуурын лидер ойрхон эндээс нь 20 м зайтай. Эхнийхэн дэлгүүр нь 20 ойрхон байх юм бол дараагийн дэлгүүр нь хол явуулдаг байхгүй. За бэрэг ухрая. Аргадах гэж би дуулсан юм аа. Хөөе 39 руу ухрах гэсэн чинь лори явж байгаа шүү дээ. За эндээс л ухрана да. 38-д ухарчихаас. Нар тусаад бас жоохон гэлбаагаад байдаг. Талан дээр нэг нар аваад. Come on, чүү. Хойтлын доо жоохон нэг хоёр төмөрөндөө жоохон шүрэх гэдэг. Жоохон урагшиж ажиллаж байгаа л. Буцаад орно да. Хэд. Чүү одоо тасаад. Яг одоо гоё. Одоо тэгшилж. Одоо тэгшээд гэж. Гээл гоё тэгш авч. Бүк. Сонсож байгаа. Ингээл дуурж ивэл тулж яана л гэсэн үг. Цаана тааш ачаа тий. Ногоон тааш.
Одоо ингээс уусандаага ачаал. Тэгээд энэ 134. Асан. Элмэр юм аа. 134. За ачаага дүүрт ачлаа. За хаалгаагаад ачаа игээд хөдлөн дөө. Манайхаа ачаага ачаад ирчихэ. За хаалгаа хөдлөө. Танхимын итгэж байна. Их юм. Энэ кар паркад тэндээс ухад сайн болдог чинь. За тэгээ тэр хаалгаар одоо ачаага бодчиход гараад ирээ. Тэдний параага бодчих. Параага бодчих яваад хөтлөж. The next day. Юу яцхан залуусаа. За намайг хаан суудсан мэй гэж бодсон тань. Өчтөр инглээ. Би ч нэг блог хийгээд явж ирсэн. Тэгээ блог хийгээд явж ирсэн чи манай найз залгаад Аги би ингээд лорри жолооч болох гэсэн юм аа. Тэгээд ер нь сонирхолтой байгаа. Тэгээд чамтай нэг өдөр яваад орой цуг яваад ямар ч байдгийг хараад хаягээд. Тэгэхээр би нэг блог хийж яасан тэрийгэ зогсоогоо найзтайгаа зэрэг орой жоох яваад блог зогсоочлоо. Тэгээ өнөөдөр шууд өгжлүүлээд явчихъя. Тэгээд өнөөдөр ямар учиртай өдөр вэ гэхээр нь штэ. Өнөөдөр би Luther Ward-ийн лид рүү очиж тэндээс ачаад Лондон руу орж ирээд 2-3 дэлгүүр дээр буулгах юм. Тэр нь болохоор дандаа ус ундаа бичээ гэсэн бараанууд байх аахгүй юу. Тэгээд хөрөгч хөрөөс ажиллахгүй дандаа хуурай бүтээгдэхүүн. Тэднийг аваад буулгаад тэгэл ирээд лоороо тавиад болоо. Өнөөдөр тийм ийз ажиллана. Тийшээ явхад би хурдны замаар 3 цаг явна. Буцтаа 3 цаг. Тэгээ нэг дэлгүүрийн ажил мэжлийг хийхэд нэг манай Польш юунаас ирчих, амралтнаас ирчих. Ажилдаа орчих шиг. Нэг сар амарчаад ирж байгаа. Энэ явж би танаас харуулъя. Тэр явж. Сар амарчаад ажилдаа өнөөдрөөс орж байгаа гинэ. Тэгээд өнөөдөр яадал явдлаа тэгээ цуг байгаараа. Тийм тэрнээс гадна та нарт нэг юу харуулъя гэсэн. Өнөөдөр би Мэри лори унахгүй. Та нар анзаарсан бол дотхон шал ондоо гоц саарл. Та би харуулъя. За өнөөдөр би Рональдын лорины хянах нь нэг юм л хөө. Энд чинь навигашнтай. Touch screen. Touch screen байна. Энд чинь навигашнтай. За destination гаргачих. Yes. Okay, let's go. Ийм замаар явна. Тэнгуул энэ чинь ингээд автоматар уншаад одоо миний явах замыг гаргаж ирэх байхгүй. Ганцхан том тэрэг явах зам. Ингээ гараад ирж байгааз. Including tolls through гинэ. Yes, no problem. Угаасаа компани төлж чинь төлбөртэй замаар явна гинэ. Компани төлж чинь. За let's go. Хитэж очих. Орой одоо цаг хэд болж байгаа? Одоо цаг 3 цаг болж байна. Энэ болохоор орой 5 цаг 44 минутанд очно гэж байна. Би тийм 6 гээд очсон байх хэвээр. Тэгээд Рональдын лори энэ дотроо бол нэг иймэрхүү. Урдны бичлэг хамгийн анхны бичлэгэн дээр би Рональдын лори унжсэн да. Энд гэрэл хянахуд байдаг. Тэгээ өрүүл нь бол нэг иймэрхүү. За харуулъя та нарт. Хянах нь юм. Тэгээд энэ миний тако карт гэдэг юм шиг. Би тако карт хийх юм шүү дээ. Энэ дээгүүр сторэжтэй юм байна. Тэгээд хойно нэг юм унтдаг ормор нэг юм. Одоо орон жоохон жижиг. Мэнийг бодвол арай жоохон жижиг юм байна. Нарийнхан.
Би кофе цайгаа бэлдээд ирсэн. Хол замд явах болохоор тухтай явна. За тэгээ буугаад үзлэгээ хийгээд тэгээ айн замдаа гарна да. Энэ нөгөө түш идэг карт нь болохоор шал ондоо юм байна. Ийм юм байна. Тэгээ ямар колонкас авд юм бол тэрийг асууя да. Найс нотон юу вэ? Оо гал мал явж штий. Астхун байна. За автоматик engine stop гинэ. Би нөгөө нормал гэсэн байсан чи автоматар унтрлаа л гэж. За унтраач. За ийм их би тэгээ машиныхаа үзлэгийг хийгээд тэгээд айн замдаа гараа та тэгээд өнөөдрийнхөө адл явдлыг та бүхэндээ сонирхолъё. Гаднаасаа бол нэг ийм их харагдана. Рональдын лори гаднаасаа нэг юм харагдана. Та бусдаараа бол адилхан. Яг чиргүүл мөргүүл бол яг миний нөгөө чирж явдаг чиргүүл мөн. Артик гэдэг багхгүй хамгийн урт нь 44 тооных. Энийг онгоолго юу вэ харагдах гэсэн. PPT маань байрашгүй. За PPT. Шууд явахд бэлдэл доо. Ой, шууд яагаад цаашлахгүй. За одоо шалгаж. Энийг сайн шалгаж, цаашаа сайн шалгаж авахгүй болохгүй. Энэ хандаа шалгаад, энэ газ чинь. Эднэр байхгүй. Эднэр чинь нэг чиглэсэн байх хэвээр. Хэрвээ эднэр ингээд зөөрөөд ингээд ийшээгээ ингээд юм ийшээгээ хөдөлсөн байх юм бол дугууны чинь болт эргэцсэн байна л гэсэн үг. Одоо ингэ жоохон зүрцсэн байгаад энэ дугууны болт хөдөлгөөнд орсон байгаа байхгүй. Энэгээр чинь машиныхаа болтнуудыг хөдөлсөн үгүй шалгадаг байхгүй. Энэ түшэр байна. Түш тал банк байна. Энэ чиргүүлийн түш, хөргөчний түш. Тэгтээ би хөргөж ажиллахгүй болохоо гайгүй. Одоо холболтууд маань бүгд түш тас төмпөн шанаг байна. Дууны хийнүүд маань гайгүй байна. Одоо хол явах болохоор сайн юмнуудаа хиймигээ сайн шалгаж хөдлөхгүй. За ерөнхийдөө бүх юм зүгээр байна. За хөдлөе. Асалтыг харуулъя та нарт. Энд дээр дараад. За ингээд асч байна. Явахд бэлэн боллоо. Энэ замдаа цуг байгаараа. Бараа иргээд биш байна. Энэ. За энэ салбар дээр ачаа ачаа шүү дээ. Самуутаа. Надад тогч. Тогч авсан юм байна. Тэгээд
40 баримттай авчаа. Цаас авчаа гаадаг. За эндээс дүүртэл ажиллаа. Энэ палетыг л ганцхан палет энэ Лютоны хонгоцны бодол дээр авч болох юм байна. Тентгийн бранч дээр нь буцаараа дүүртэл ажиллаа. За дүүрт. Одоо ингэ шууд явлаа. Much later. За нөгөө Лютоны лидл дээр ирлээ. Тэгээ Лютоны лидл дээр ирсэн чи эдгээс Монгол том warehouse ээ. Тон нэг хамгийн том юм гинэ. Тэгээс транспорт деск руу ороод энэ ганцхан палет өгж явуулаа. Энэ хаана болох вэ гэсэн чинь. Ганцхныг ямар сони энэ хүмүүсийг ганцхан баха ганцхан палет чамд ийшний явуулаад тахтай явах те. 163 дээр хаалганы 163 дугаар хаалган дээр буулгачих гинэ. За тэгээд 163 дугаар хаалган дээр нь буулгачаад тэгээд яах юм гэсэн. Тэгээд чи яв гэнэ. За тэгээд ийшээ орж үзье. Эднийг их том юм гэсэн. Йоо энэ хурцаар гэж ямар огч юм. Хоохон дараалаа. Мэдээлэлээ 163 хаалгатай юм байна. Ямар том юм. За тоолж 516 хөх 163 알아야지. 이 시간 님들도 해. 그냥 뭐 치면 이 시간 뭐 당도 고친다. 고친다. 가사가 나오면 님들도 그냥 못 하게 이렇게 하면 돼. 이 정도 가서 좀. 맞아. You know where is 163? Yeah. I need to go that way. Like this. Okay. Thank you. 이게 지지가야 와 다시 찍네. 왜 이거 하고 다단조 누구 다단조 못 하고. 여자 이거 저쪽 가서 예스 받았어. 그게 못다. 다단조 됐죠. 이내 거기 섬에 해줘 되면. 사는 거 갖다 거기 섬에 해줘. 이게 맞는 소리. 무슨 땀이야? 이거 하서 그래 순간 안 온다고 이제 담은 담이 왜 나왔어? 하나 사뜨리고 떴어. 손장 들어간 장타. 손장 뭐? 이시로. 자,
Тун 63 руу парк хийлээ. Одоо цаасаа аваад оршоо. Цаасаа аваад оршоо ганц нэг палаад байгаа. Тэрийг ургаа өгчөө гараад ирээ. Тэгээ цааш нь үргэлжлүүлээ. Тэгэхээр том юм байна. Манайхыг бол хамаагүй том юм байна. This is the Luton branch. It's a quite big one. I'm bringing here just one pallet. It's a joke, yeah? Come here for only one pallet. Дотор юм том. За. Нөгөө палетаа буулгачлаа. Одоо хөдлөд. Кэлцүүлнэ. Кэлцүүлт юм бэ. За ямар ч байсан буцаад ирчихлээ. Ажлаа дуусгаа өнөөдөр ажил. За. Өнөөдөр ажил өгөө дуусч байна. Та бүхэнд маань бичлэг маань таалагдсан гэдэгт итгэж байна. Маргааш би жижиг лор явна. Нөгөө нэг сэн англиар нөгөө хажуудлын зурсан нэг лор байсан шүү дээ. Өмнөх бичлэгэндээ гадсан. Тэрийг маргааш би унана. Тийм болохоор одоо бүх юм аваад ураагаад лорыгоо цэвэрлээд бичиг цаасныхаа ажлыг хийгээд тэгээд өнөөдөр ажил ингээ өгөө дуусч чинь өнөөдөр их хол замд явлаа. Хол замд саялж өөрхөн бранч дээр 20 хэдэн 26 палет Luton гэдэг онгоцны буудлын Лондонгийн энэ захад байдаг байхгүй юу? Яг Лондонгийн эсрэг талд хоёр Heathrow-ийн нөгөө талд байдаг байхгүй. Тэгээд тэнцээ очиж нэг гэн палет унгаалаа. Нэг л палет унгаагаад тэгээд инженер 26 палет. Тэгээд миний ажил дуусаа. Энэ ганцхан цааслаа өнөөдөр. Энэ өнөөдрийн ажил бол амар амархан дуусч байна. Тэгээд бичлэгтэйгээ цуг байсан та бүхэнд баярлалаа. Та бүхэн сонирхолтой байсан гэдэгт итгэж байна. Та бүхэн тэгээд дараагийн блогоор уулзъя. За тэгээд бичлэгтэйгээ цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн маань бичлэг та бүхэн сонирхолтой байж чадсан гэдэгт найдаж байна. Чадаагүй бол доор комент бичээрэй. Комментуудыг бүгдийг уншиж байгаа. Тэгээд чадхаараа хариулт бичиж хэлнэ. Бити хичээрэй, бити санаа зовоорой. За тэгээд бүгдээр бичлэгтэйгээ цуг байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Турбай манайхаа. Please subscribe my daddy channel.